Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш харамсалтай иргэний тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Jimmy Taro Patrick нь 1998 оны 5 дугаар сарын 31-нд төрсөн 19 настай. Тэрээр 2017 оны 7 дугаар сарын 5-нд ор сураггүй алга болсон байдаг. Jimmy бизнесийн чиглэлээр суралцдаг бөгөөд хичээлийнхаа хажуугаар нэгэн ресторанд цагийн ажил хийдэг. Тэрээр төрсэн цагаасаа эхлүүлээл өвөө эмээ дээрээ өссөн ба Jimmy-гийн ээж нь сэтгцийн хүнд хэлбэрийн эмэгтэй тул түүнийг асран хамгаалах ямар ч боломжгүй. Jimmy ер нь маш толгой сайтай, хичээлдээж тэр өөр ямар ч зүйл байсан бүгдийг нь маш сайн хийдэг. Бүр ахлах сургуулаа төгсөөд коллежид орохдоо хүртэл 100% тэтгэлэг аваад коллежид орж исэн юм байлээ. Үүнээс гадна тэрээр маш нийгмийн итгэвчтэй, найз нөхөд олонтой, ер нь л зүгээр сууна гэж байдгүй, байнга л ямар нэг зүйл хийгээ явж идэг, нэлээд эрч хүчтэй хүүхэд. За алга болох үедээ Jimmy Newtown гэх жижигхэн таванд өвөө эмээтэйгээ хамт амьдарч исэн бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 5-ны оройн 6 цагийн үед тэрээр найзуудтайгаа гараад юм идчээ дээрээ оройтгүй хэмээн өвөөдөө хэлээд гараад явсан байдаг. Jimmy ер нь баараг л худлаа ярьдгүй, өвөө эмээдээ хаашаа явах гэж байгаа, хэдэн цагт ирнэ гэдгээ яг үннээр нь хэлж гараад ихэвчлэн хэлсэн цагтаа буцаад орж ирдэг. Заримдаа оройтхороо гэртээ ирэнгүүтээ өвөө эмээгийнхаа өрөөнд нь ороод гэртээ ирсэн шүү гэдгээ мэдэгтчээд өрөөрөөгөө ордог, ер нь л маш зарчимч хүүхэд. Гэхдээ 7 дугаар сарын 5-нд Jimmy гэртээ буцаж ирээгүй. Тэр удаа маргааш нь цагийн ажил хийдэг ресторан дээрээ ажиллах хуваартай байсан боловч ажилдаа ч мөн очоогүй. Ингээд Jimmy-гийн өвөө эмээ хоёр түүний найзууд руу залгаад өчигдөр Jimmy-тэй уулзсан уу, Jimmy-г хаанагааг мэдхүү хэмээн асуухад хачирхалтай Jimmy-гийн найзууд өмнөх оройн нь огт уулзна гэж хоорондоо ярилцаагүй. Тэр удаа Jimmy-г харсан, Jimmy-тэй холбоо барьсан ганц ч хүн байгаагүй. Дээрээс нь Jimmy гэрээсээ гараад явахдаа машинаа үлдээгээд явсан юм байлээ. Тэгэхээр хин нэг нь түүнийг ирээд гэрийнх нь гаднаас аваад явсан гэсэн үг. Ингээд Jimmy-гийн өвөө тэр дорн буюу Jimmy-гийн найзуудтай ярьсныхаа дараа 7 дугаар сарын 6-нд цагдаа руу залган түүнийг ор сураггүй алга болсон хэмээн цагдаад мэдэгдсэн байдаг. Цагдаагийн ажилтнууд Jimmy-г алга болсон талаар мэдээлэл тараагаад түүнийг үдсэн харсан хүн байвал цагдаагийн газар руу холбоо барихыг хүссэн ба үүнээс гадна тэд Jimmy-гийн утасных нь байршил хамгийн сүүлд яг хаана зааж исэн гэдгийг нь мөн тогтоож чадсан. Тэгсэн утасных нь байршил хамгийн сүүлд Jimmy-г Delaware County-д байсан хэмээн заасан байдаг. Энэ газар нь болохоор Jimmy-гийн амьдардаг газраас буюу Bucks County-гаас 1 цаг орчмын зайтай байдаг ийм газар. Ингээд Jimmy-гийн утасны байршил нь хамгийн сүүлд хаана зааж исэн гэдгийг сонссон өвөө нь машинаа унаад нөгөөх county-д ирэн Jimmy-гийн талаар асууж сургалсан боловч мөн л түүнийг үдсэн харсан ганц ч хүн байгаагүй. Дээрээс нь Jimmy-гийн өвөө эмээ хоёр нь цагдаагийн ажилтнуудыг зээ хүүг нь сайн ирж хайхгүй байна, ажлаа сайн хийхгүй байна хэмээн үздсэн тул хүүгээ хайлахаар хувийн мөрдөгч хүртэл хөлсөлсөн байдаг. За тэгсэн тэдний хөлсөлсөн өнөөх хувийн мөрдөгч нь нэгэн маш хачирхалтай зүйлийг олж мэдсэн нь яг энэ үед Jimmy-гээс гадна өөр нэг залуу алга болсон, ар гэрийнх нь бас эрэл сурал болоод хайгаад бөө юм болж байгаа талаар мэдээлэл байсан ба бүр тэрхүү алга болсон хүн нь мөн л Bucks County-д тэднийхээс холгүйхан амьдардаг ийм хүн. За Jimmy-гээс гадна алга болчиход байгаа энэ хүн нь 18 настай Dean гэх өөр нэг хүү. Тэрээр Jimmy-г ор сураггүй алга болсноос 2 хоногийн дараа буюу 7 дугаар сарын 7-нд мөн л 6 цаг 30 минутын үед гэрээсээ гарч яваад буцаж гэртээ ирээгүй. Тухайн өдөр Dean аавтайгаа хамт гадуур холлоод хамтдаа оройн хоол идчихэд гэртээ ирсэн ба гэртээ ирснийхаа дараахан нэг найзтайгаа хальт уулзчаад ороод ирээ 15 минут л болох байх хэмээн аавтаа хэлээд гараад явсан байгаа. Dean мөн л Jimmy-гийн адилаар машинаа унж яваагүй. Түүнийг 15 минут л болох байх гэж хэлж гарч явчаад ирэхгүй бүр удаа тахаар нь аав нь түүн рүү залгасан боловч утас нь удраастай шууд дууд шуудан руу холбогдоод исэн тул хүүтэйгээ холбоо барьж чадаагүй. Дээний хувьд тэрээр нэг ресторанд тоогоочор ажилладаг, мэдээж тэрээр маргааш нь ажил дээрээ ч мөн очоогүй. Ингээд Дээний гэр бүлийнхэн түүнийг ор сураггүй алга болсон талаар мөн л Bucks County-гийн цагдаагийн газарт мэдээлсэн байдаг. Дээний эргэн тойрных нь хүмүүсийн ярьж байгаагаар тэрээр маш үнэнч шудраг хүүхэд. Цаашлаад аав ээжтэйгээ маш дотно, аав ээжээсээ юу ч нуудгүй, бүх зүйлээ үннээр нь хэлдэг, аав ээж хоёртойгоо яг л найз үчиг байдаг. Хэдийгээр түүнийг аав ээж нь ор сураггүй алга болсон хэмээн цагдаагийн газарт мэдээлсэн ч эхэндээ цагдаагийн ажилтнууд үүнийг нэг тоож авч хэлэлцэхгүй байсан.
Учир нь Дин янз бүрийн аюултай спортуудад дуртай. Үүнээсээ болоод хэд хэдэн удаа цагдаагийн ажилтнуудад баригдан торгууль төлөх, сануулга авах гэх мэт зүйлс болж исэн юм байлээ. Үүнээс нь болоод Bucks County-гийн цагдаагийн ажилтнууд Динийг мэддэг, ер нь нэг сахилгагүй өсвөр насны хүү гэж боддог. Тиймээс анх аав ээж хоёрыг нь хүүгээ алга болчлоо гэд цагдаагийн газар дээр ирэхдээ цагдаагийн ажилтнууд Динийг бас л нэг газар сахилгуудад явж байгаа байлгүй гэж бодсон юм уу яасан юм. Ямар ч байсан нэг тэгж тоож авч хилэлцэхгүй байсан юм байлээ. Гэхдээ мэдээж аав ээж хоёр нь түүнийг хэн хүнээс илүү сайн мэднэ. Тэгэхээр тэд ер нь бол хүүгээ хаяа болж бүтэхгүй аюултай спортод сонирхоод мотоциклентер унаад цахилгууд ч гэд байдгийг нь мэддэгч хизээч аав ээжтэй худлаа яриад ингээд ор сургахгүй алга болохгүй гэдгийг нь мэдчихсэн. За Жимигийн алга болсон хэрэг дээр ажиллаж исэн хувийн мөрдөгчдийн хувьд тэд Жими, Дин хоёрын алга болсон явдал нь хоорондоо холбоо хамааралтай байх юм таамагладаг. Учир нь тэд нэг каунтид амьдардаг, ойролцоо насны, дээрэс нь хоёулаа ахлах сургуулаа 2016 онд төгссөн, цаашлаад 2 хоногийн зайтай бараг л ижил цагт хоёулаа ор сургаггүй алга болсон. Гэхдээ Жимигийн эцэгийнх нь Динийг огт танихгүй. Үүнээс гадна Жими, Дин хоёр өөр ахлах сургуульд сурч байсан. Цаашлаад найзуудынх нь хүрээлэл нь хүртэл ондоо. Тэр хоёрыг хоёуланг нь мэддэг дундын найз гэхээр хүнч байхгүй. Тийм болохоор бас яг энэ хоёр хүүхдийн алга болсон хэрэг нь хоорондоо холбоотой гэд хэлэхэд хэцүү. За харин Дины ор сургаггүй алга болсон энэ хөө хэрэг дээр ажиллаж исэн мөрдөгчөд мөн л түүний утасных нь байршил нь хамгийн сүүлд хаан зааж ясныг нь тогтоохоор ажиллаж эхэлсэн бөгөөд Дины утасны байршил нь хамгийн сүүлд New Hope гэх жижигхэн тааванд байх нэгэн фермийн ойролцоо зааж идэг. Ингээд үүний дагуу мөрдөгчөд Дины утасных нь байршил зааж исэн тэрхүү хэсэгт ирсэн ба энэхүү газар нь Дины гэрээс бараг 4 цаг орчим явж иж хүрэхээр нэлээд хол зайтай. Мөрдөгчдийг энэхүү ферм дээр ирэх үед ойр хавьд нь ямар ч хүн байхгүй, хав харанхуй, фермийн урт талд нь байх шуудангийн хайр цагны дугаар энтер нь бүр арилаад халцарсан. Ер нь энэ ферм дээр хэдэн жил огт хүн амьдраагүй гэдэг нь бол тодорхой харагдчихсан байгаа. За мөрдөгчд фермийн эргэн тойрноор налхаад тэр хавийг нэгжээд үзлэг хийж агаад тэнд байсан нэг сарвчин дотор яваад ортол дотор нь нэгэн машин байж байдаг. Тэрхүү ферм дээр байсан байшин болон ер нь тэр фермийн зориулалттай ашиглагддаг газар тэр чигтээ хуучраад бүх зүйл нь тоосон дарагдсан. Ер нь хүн огт амьдрдаггүй мэт харагдчихсан бол харин тэрхүү сарвчин дотор байсан машин бол ямар ч тоосгүй бүр эсэргээрээ бараг гялалцсан шахуу тийм цэвэрхэн харагдчихсан байгаа. Машин дотор бол хинч байгаагүй. Гэхдээ машиныг энэхүү сарвчин дотор авчирч орхиод удаагүй гэдэг нь бол тодорхой харагдчихснаас гадна машины дотор талд чихрийн шижинтэй хүмүүсийн хэрэгэлдэг ийм тариа болон бас бус зүйлс мөн байсан. За мөрдөгчд энэхүү машины улсын бүртгэлийн дугаарыг нь цааш илгээгээд хэний машин болохыг нь шалгаад үзэхэд 21 настай Томас Мэйо гэх эрэгтэй машин болох нь тогтоогдсон байдаг. Томас Мэйо гэх энэхүү эрэгтэй машин болохыг олж мэдсэн дөрөдөө мөрдөгчд Солберигийн цагдаагийн газартай холбоо барьсан байгаа. За яг яагаад вэ гэхээр тухайн үед Солберигийн цагдаагийн газарт Томас Мэйог ор сургаггүй алга болсон хэмээн мөн л гэр бүлийнхнээс нь мэдээлэлээд хэд хонжсэн үе. Тэгээд бүр ганцхан Томас ч биш түүний хамгийн сайн найз болох 22 настай Марк ч мөн ор сургаггүй алга болсон. Тэгэхээр ингээд нийт 4 эрэгтэй ор сургаггүй алга болсон болж таарч байгаа. За Томас Марк 2 7 дугаар сарын 7-нд оройн 6 цагийн үед нэгнтэйгээ уулзсан гээд гэр гэрээсээ гараад явцгаасан бөгөөд энэ нь Динийг алга болохоос 30 минутын өмнө гэсэн үг. Томас Марк 2 бол маш сайн найзууд. Тэд хамтдаа Маркийн аавынх нь барилгын компанид ажилладаг. 7 дугаар сарын 7-нд Марк Томастай уулзсан гэж аавдаа хэлээд гараад явсан бол харин Томас Марктай уулзчаад ирээгээд мөн л аавдаа хэлчихэд гараад явсан байгаа. Гэхдээ харамсалтай нь гэр бүлийнх нь тэдний хин хинээс нь ч дахин ямар ч сураг сонсоогүй. Маркийн хувьд түүнийг эргэн тойрных нь Алпака хэмээн хочлон дууддаг. Тэрээр маш тайван, дүлгөөхөн, түшиг тулгууртай, ёстой л нөгөө эргэн тойрныхоо хүмүүсийг дандаа халамжлал хин нэгэнд асуудал тулгарх юм бол түүнийг нь зохицуулчих гээд хамгийн түрүүнд гүйжээдэг ийм хүн. Алга болохынхаа өмнө Марк найз охинтойгоо зурус бичилцэж агаад гинэт утас нь унтраад алга болцсон юм байлээ. Гэхдээ Маркийн хувьд энэ нь ер нь энгийн үзэгдэл. Эргэн тойрных нь хүмүүс түүнийг утсандаа огт анхаарал хандуулдаггүй, байнга цэнэглэгээ мартаад утасных нь цэнэг дууссан, тэрийг өөрөө ч мэдээгүй явж идэг гэдгийг нь маш сайн мэднэ. Тиймээс найз охинч гэсэн нэг их зүйл бодоогүй, утас нь цэнэггүй болоод унтарсан юм байна да хэмээн бодсон байгаа. Харин түүний хамгийн сайн найз болох Томас яг эсэргээрээ
Байнга утсаа хараад утсаа үзээд байж байдаг. Дээрээс нь Томас Марк хоёр ихэвчлэн хамт байж байдаг болохоор Маркийн дотны хүмүүс Марктай холбоо барьж чадахгүй болохоор Томастай холбоо бариад Марктай ярьцдаг байсан юм байлээ. Гэвч энэ удаад ганц Маркч биш Томасын утас хүртэл унтраад дахиж асаагүй. Томас алга болохоос өмнө мөн л найз охинтойгоо зурвас бичилцэж агаад хамгийн сүүлд 6 цаг 59 минутанд зурвас илгээгээд үүнээс хойш ямар ч ор сураггүй алга болсон. За дараагийн өдөр нь буюу 7 дугаар сарын 8-ны Бэм гарагт Томас Марк хоёр хоёулаа ажилдаа очоогүй тул Томасын ээж нь цагтаад дуудлага өгөн хүүгээ алга болсон талаар цагдаагийн газарт мэдээлсэн байдаг. Дээрээс нь Томас чихрийн шижинтэй тиймээс өдөр болгон биедээ тариа авч явдаг. Харин үүнээс 1 хоногийн дараа буюу 7 дугаар сарын 9-ний Нэм гарагт Маркийн ээж мөн л хүүгээ ор сураггүй алга болсон талаар цагдаагийн газарт мэдээлсэн ба энэ үедээ Марк Томас хоёрын аав ээжүүд нь Динийг алга болсон гэдгийг мөн олж мэдсэн байгаа. Тэгэхээр Марк, Томас, Дин гурав нэг нэгнээ таньдаг бүр найзууд. Харин эндээс харахад алга болсон хүмүүсээс ганцхан Жими л нөгөө гуравтайгаа холбоогүй мэт харагдаж байгаа. Ингээд 7 дугаар сарын 10-ны даваа гарагт мөрдөгчөөд Томасын машин олдсон мөн Диний утасны байршил хамгийн сүүлд зааж исэн тэрхүү фермдэр нэгжлэг хийх зөвшөөрөл гаргуулж аваад байшинд болон фермийн 90 акр газарт нэгжлэг хийсэн байдаг. Нэгжлэг хийхээс өмнө тэд фермийн эзэнтэй мөн уулзаж ярилцсан. Энэхүү фермийн эзэдүүд нь бол Антонио Динардо болон Сандра Динардогийн эхнэр нөхөр хоёр. Тэд гэр бүлээрээ маш олон ийм эзэмштэй газруудтай гэхдээ өөрсдөө бол өөр газар амьдардаг. Анх энэ фермийн газраа 2008 онд 6.5 сая доллараар худалдаж авч ирсэн байлээ. За тэгээ болоогүй тэд 20 настай нэг хүүтэй, хүүг нь Космо Динардо гэдэг. Тэгэхээр 20 настай гэхээр алга болсон хүүхдүүдтэй ер нь бол ойролцоо насны хүү болж таарч байгаа. Мөрдөгчд Сандрагаас мэдүүлэг авч явах үедээ хүүтэй нуулзаж мэдүүлэг авахыг хүссэн боловч хүүн тухайн үед гэртээ байгаагүй. Антонио Сандра хоёр ч хүүгээ хаана байгааг мэдэхгүй байсан. Тэгсэн чинь харин дараагийн өдөр нь Космо цагдаагийн ажилтнуудад баривчлагдаад хоригдсон байгаа. Юу болсон бэ гэхээр тэрээр биедээ буу авч явж агаад зөвшөөрлгүй галт зэвсэг биедээ авч явсан хэрэгээр баригдан хоригдсон нь. Түүнийг хоригдсны дараа шүүхээс шүүх хурлаа хүртэл барьцаа төлбөрөө төлөөд суллагдаж болох мөнгөн дүнгэн 1 сая доллар хэмээн тогтоосон байдаг. Уг нь Космо буу ашиглах зөвшөөрөлттэй байсан юм байлээ. Гэхдээ тэрээр 2017 оны 2 сард сэтгцэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд эмчнэр түүнийг шизофрентэй хэмээн оншуулсноор буу эзэмших зөвшөөрлийг нь хураан авсан байдаг. За мөрдөгчд Космог алга болсон хүүхдүүдтэй ямар нэг байдлаар холбоотой юм уу гэдгийг шалгаад үзэхэд ер нь бол Томас, Марк, Дин гурвыг Космо таньдаг. Гэхдээ нэг найзууд бол байгаагүй. Ер нь Космогийн эргэн тойрны хүмүүсээс мэдүүлэг авах үед түүнийг өөрийнх нь найз гэж хэлэх ганц ч хүн гарч ирээгүй. Бүгдээрээ түүнийг Космо жоохон түргэн ууртай хамт байхад тухгүй ер нь жоохон сонин хүн хэмээн ярьсан байдаг. Тэгээ болоогүй мөрдөгчд Космог шалгаж агаад Жимитэй хамт нэг ахлах сургуульд сурч байсан гэдгийг нь олж тогтоосон байдаг. Тэдний хамт сурдаг байсан тэр сургууль ер нь нэлээд жижигхэн сургууль, тийм болохоор баг бүгдээрээ нэг нэгнээ мэддэг. Космо Жимигийн доод ангид байсан юм билээ. Тэгэхээр тэд нэг нэгнээ таньдаг байсан байх өндөр магадлалтай. Гэхдээ мөрдөгчдөд Космог алга болсон хүүхдийн хэрэгт холбоотой гэхээр ямар нэг баттай нотлох баримт тухайн үедээ байгаагүй. Дээрээс нь Космог биедээ зөвшөөрлгүй галт зэвсэг авч явсан гэх хэрэгээр хоригдсон тэр өдөр нь шууд аав нь шүүхэд 1 сая долларын барьцаа төлбөрийг нь төлөөд Космог суллаад авцсан байгаа. Гэхдээ мөрдөгчөөд Диний хуршуудынх нь хяналтын камерыг шалгаж агаад Диний алга болсон өдөр Космо машинтайгаа очиод Динийг машиндаа суулгаад аваад явсан гэдгийг нь олж тогтоосон байдаг. Ингээд мөрдөгчөөд Космогоос мэдүүлэг авсан ба Космо бол тухайн өдөр Динтэй уулзсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тэрээр хэлэхдээ тухайн өдөр Дин бит хоёр уулзаад манай өөр нэг байшинд очих гээд явж исэн. Тэгээд нэг жижигхэн юмнаас болж хоорондоо муудалцаад миний уур хүрээд машинаа зогсоогоод Динийг замын хажууд үлдээгээд ганцаараа цаашаа явсан. Уг нь Дин бит хоёр манай байшингийн ойролцоо нууран дээр очиод загас барих гээд явж исэн. Динийг буулгачаад би ганцаараа загас барихаар яваад тэндээ нэлээд хэдэн цаг болсон хэмээн ярьсан байдаг. Түүнийг тухайн орой загас барих гээд ганцаараа явсан гэдгийг нотлох зүйл байхгүй. Гэхдээ бас түүнийг Диний алга болсон хэрэгтэй холбоотой гэдгийг нотлохоор зүйлч гэсэн байгаагүй. За ингээд мөрдөгчд болон бусад цагдаагийн ажилтнууд нийлээд Томсын машин олдсон, мөн Диний утасных нь байршил хамгийн сүүлд зааж исэн, цаашлаад Космогийн аавынх нь эзэмшдэг тухайн ферм дээр нэгжлэг хийн 90 акр газрыг нэг нэгэнгүү шалгаж үзсэн байдаг.
Нэгжлэгийн үеэр мөрдөгчөөд дийний утсыг ферм дээрээс олсон. Цаашлаад маркийн машиныг фермээс 4 майл буюу 6 км-ийн зайтай модон дунд хаягдсан байхад нь мөн олсон байдаг. За ийхүү ферм дээр их нэгжлэг үргэлжилж явах явцад Космог таньдаг өөр нэгэн эрэгтэй гарч ирээд цагдаагийн ажилтнуудад мэдүүлэг өгдөг ба түүний хэлж байгаагаар 7 дугаар сарын 8-ны орой Космо тэрхүү эрэгтэйг дуудаж уулзаад машин зарна ердөө $500 төлөөл ав гэд нэгэн машины зураг үзүүлсэн байгаа. Тэгсэн тэрхүү зарах гад байсан машин нь өнөөх ферм дээрээс олдсон Томсын машин болж таардаг. За энэ бол мэдээж мөрдөгчдөд Космог барьж хорих маш том боломжийг олгосон ийм мэдүүлэг байсан. Ингээд 7 дугаар сарын 12-нд мөрдөгчөд тэр дорн Космог хулгай дээрмийн хэрэгээр болон бусдын өмч хөрөнгийг хууль бусаар зарж наймаалгаар оролцсон гэх хэрэгээр баривчлан хорьсон ба энэ удаад шүүхээс Космогийн барьцаа төлбөрөө төлөөд шүүх хурлаа хүртэл суллагдаж болох мөнгөнд өнгөн $5 сая хэмээн тогтоосон байдаг. Гэхдээ Космог баривчлагдсан даруйд аав нь өмгөөлөгч хөлсөлсөн ба түүний өмгөөлөгчөөр нь маш нэр хүндтэй дандаа алдартнуудтай ажилдаг тийм өмгөөлөгч ажиллаж эхэлсэн юм байлээ. За тэгсэн ердөө дараагийн өдөр нь буюу 7 дугаар сарын 13-нд ферм дээр нэгжлэгээ үргэлжлүүлж байсан цагдаагийн ажилтнууд болон шинжээчид 12.5 фит буюу 4 метрийн гүнд булагдсан биеийн хэсгүүдийг ферм дээрээс олж илрүүлсэн байдаг. Тэдгээр биеийн хэсгүүдийг мөрдөгчөөд шууд шүүх эмнэлэг рүү илгээн ямар хүний биеийн хэсгүүд болохыг олж тогтоохоор ажиллаж эхэлсэн ба хамгийн эхлээд энэ нь 18 настай Дийний биеийн хэсгүүд гэдг нь тогтогдсон байгаа. Гэхдээ ганцхан Дийнч биш өөр хүмүүсийн биеийн хэсгүүд ч мөн олдсон бөгөөд тэдгээр нь яг хэнийх вэ гэдгийг олж тогтоохоор ажиллаж байна хэмээн цагдаагийн газраас тухайн үед мэдээлсэн байдаг. Гэтэл цагдаагийн газраас энэхүү мэдээлснээс ердөө 6 цагийн дараа Космогийн өмгөөлөгч нь түүнийг 4 хүний амь насыг хөнөөсөн гэмт хэрэгт гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч хэрэгээ хүлээж байгаа гэдгийг нь дамжуулж хэлсэн ба Космо энэхүү хэрэгээ хүлээгээд үүнийхээ оронд цаазаар авахуулах ялаас мултрах ийм тохиролцоог хийсэн байсан. Тэгэхээр ер нь бол өмгөөлөгч нь түүнийг угаасаа гэм буруугүй гэж шүүхтэх боломжгүй гэдгийг нь мэдээд хэрэгээ хүлээгээд цаазаар авах ялаас мултрахыг санал болгосон л гэсэн үг. За Космо гэж хэмбэ. Космо бол Антонио Сандра хоёрын том хүү. Тэрээр дунд сургуульд байхаасаа эхлүүлээл сургуулийнхаа хөл бөмбөгийн багийн ахлагч нь архины хамаарлалд орсон хүмүүст туслах сайн дурын нийгэмлэгт гишүүнээр байдаг ийм хүүхэд байсан юм байлээ. Ер нь бол тухайн үедээ аав ээжийн сайн хүн байсан гэж хэлж болно. Тэр тухай аав нь Космог нэг л өдөр хотын захирагч болгоно хэмээн ярьдаг байсан. Гэхдээ тэрээр 14 настайгаас эхлүүлээд 19 нас хүртлээр нийт 30 удаа бусадтай маргаан үүсгэж зодоон цохон хийгээд цагдаагийн газар дээр очиж исэн түүхтэй. 2015 онд тэрээр найз зохиноосоо салаад сэтгэл готролд орсон бөгөөд үүнийхэн дараа ATV буюу 4 дугуйтай мотоцикл унж явж байгаад осолд орон хүн дээр бэртсэн байдаг. Осолд орсныхоо дараа Космо хүмүүстэй юм яриа болоод ер нь л уурлаад тэгээд бүр байнга нөгөө Мексикийн хамгийн том гэмт хэргийн бүлэглэл болох картелийн талаар л байнга юм үзээд уншаад сууж идэг болсон. Антонио Сандра хоёр түүнд санаан зовоод сэтгцэн эмнэлэгт үзүүлэх үед эмчнэр түүнийг bipolar disorder буюу хоёр туйлд сэтгцэн эмгэгтэй мөн шизофрентэй хэмээн оншилсан байдаг. За 7 дугаар сарын 14-нд ферм дээрээс олдсон биеийн хэсгүүдийг бүгдийг нь шинжилж дуусаад тэдгээр биеийн хэсгүүд нь Дийнээс гадна Марк Томас хоёрын биеийн хэсгүүд гэдг нь батлагдсан байдаг. Яг яагаад биеийн хэсгүүд гэж яриад байна вэ гэхээр цогцнуудыг анх шатаахаар оролдоод тэгээд бүтлгүүцсэн тул 4 метрийн гүнд булаад орхисон юм бэлээ. Тэгэхээр яг цогцнууд нь бүтнээрээ бол олдоогүй талан шатсан ийм байдалтай олдсон байдаг. Ингээд Дин, Марк, Томас 3-ын цогц олдсон ч Жимигийн цогцос бол тэнд байгаагүй. Тиймээс мөрдөгчөд дахин Космотой уулзаад түүнээс мэдүүлэг аван тухайн өдөр яг юу болсон, яагаад эдгээр хүүхдүүдийг хөнөөсөн, цаашлаад Жимигийн цогцос яг хаана байгаа талаар гээд бүгдийг нь үннээр нь өөрсдөд нь ярьж өгөхийг түүнээс шаардсан байдаг. За Космогийн ярьснаар бол Космо Жимиг ахлах сургуульд байхаасаа мэднэ. Тухайн өдөр Жимитэй уулзсан шалтгаан нь гэвэл Космо Жимид марихуана зарах гэж уулзсан юм билээ. Жими анх Космогоос 4 паунд буюу 1 кг 800 г өвс худалдаа авахар тохиролцсон. Гэхдээ тэрээр $800 Космод өгсөн ба Космо болохоор $800 биш $8,000 зархаар төлөвлөж исэн. Тиймээс Космо Жимид энэ мөнгө чинь хангалтгүй байна. Оронд нь би чамд шотган заръя гэд машиныхаа араас шотган гаргаж ирэн түүнд үзүүлсэн ба Жими бууг сонирхон харж ах үеэр Космо арт талаас нь дагцанд нь буудан амь насыг нь хөнөөсөн байгаа.
Дараа нь тэрээр Жимигийн цогцыг шатаагаад фермийн ойролцоо өөр нэг нүхэнд булаад орхисон. Тэр байтугай Жимигийн авчирсан $800 ч мөн цогцтой хамт шатаасан байгаа. Яг үнэндээ түүнд Жимигийн амь насыг хөнөөх ганц ч шалтгаан байгаагүй. Зүгээр тухайн үедээ Жими өөрийг нь доромжлоод дог тохуу хийж байгаа юм шиг $800 авчирсанд нь уур нь хүрээд амь насыг нь хөнөөсөн хэмээн ярьсан байдаг. За харин 7 дугаар сарын 7-нд яг юу болсон бэ? Космо тухайн өдөр хүнсний дэлгүүр орж маш шарах хүнсний зүйлс цуглуулад дараа нь авах ахыхаа гэрт нь очиод үеэлээ гэрээс нь аваад хамтдаа эмээгийнхаа байшин руу явцгаасан. Түүний үеэлэг нь Шон Крайс гэдэг бөгөөд тухайн өдөр Космотой хамт Динтэй уулзахаар эмээгийнхаа гэрээс нь гараад явсан байгаа. Дин болохоор тэр өдөр Космо руу холбоо бариад 0.25 паунд буюу 113 грамм өвс авмаар байгаагаа түүнд хэлсэн ба Космод тухайн үед 56 грамм л байсан тул зүгээр Динтэй уулзаад түүнийг дээрэмдээд дараа нь амь насыг нь хөнөөе гэсэн ийм зорилгоор анханасаа Динтэй уулзсан байгаа. Ингээд Космо Шон хоёр Динийг ферм дээр авчирээд Шон түүний толгойд нь буудан амь насыг нь хөнөөгөөд халаасанд нь байсан бүх бэлэн мөнгө болон гар утас зэргийг нь авсан. Тэгээ бүр аимшигтай зүйл нь гэвэл Космо энэ талаар ярьж явах үедээ юу ч болоогүй юм шиг Шон Динийг буутахад Диний тархин задраад хоёр хуваагдцсан. Тал нь бүр бараг салаад унсан. Тэр үг нь аль хэдийн үхсэн л байсан л да. Гэхдээ би баттай болохын тулд нэмээд маш олон удаа буутсан хэмээн ярьсан байдаг. Ингээд мэдээж энэхүү мэдүүлгийн дараа мөрдөгчд Космогийн үеэс Шоныг мөн л 3 удаагийн хүн амны гэмт хэргийн сэжигтнэр барьж хорьсон байдаг. Шоны өөрийнх нь ярьж байгаагаар бол Космо түүнийг гэрээс нь очиж аваад дараа нь өөртөө хамт Динийг хөнөөж дээрэм хийхийг тулхан шаардсан. Уг нь Шон хүн алж чадахгүй гэдгээ мэдээд гэрлүүгээ явмаар байна хэмээн хэлэхэд нь Космо түүнийг сүрдүүлэн Динийг буу хэмээн тушаасан байдаг. Энэ үед Шон нүдэн анжаагаад Диний толгойд нь буутсан. Харин Космо аль хэдийн амьсгал хураан доош харан хэвтэх Динийг арт талаас нь хид удаа нэмж буутсан байгаа. Үүнийг харсан Шоны дотор нь муухаран тэсэлгүй бөөлжиж эхэлсэн бөгөөд энэ үед Космо түүнийг хараад шоолоод инээжсэн. Ингээд Космо хэргийн газрыг цэвэрлж явах үеэр Космогийн аав нь гинтхэн ферм дээр хүрээд ирсэн байлээ. Гэхдээ яг Диний цогцыг нь олгож хараагүй. Дээрэс нь ээж нь биш өөр нэг эмэгтэйтэй хамт явж исэн байгаа. Ингээд Космогийн аав тэднийг харчаад юу ч хэлэлгүй буцаад яваад өгсөн. Харин энэ үед нь Космо амандаа би энэ хоёрыг хоёуланг нь аландаа хэмээн үүлж яхахыг Шон сонссон байдаг. За Шон Космо хоёр Динийг хөнөөгөөд удаагүй байх үед нь араас нь Томас Марк хоёр өнөөх ферм дээр мөн ирсэн. Томас болохоор мөн л өвс авах гээд Космотой ярьсан байсан юм байлээ. Харин Космо бол түүнийг дээрэмдээд мөн л амь насыг нь хөнөөхөөр төлөвлөж исэн байгаа. Гэхдээ тэрээр Томасыг Марктай хамт ирнэ гэж огт мэдээгүй. Ингээд Томас Марк хоёр ферм дээр ирээд Шон Космо хоёртой уулзсан ба энэ үед Космо бууга гаргаж ирэн Томасын хүлэнд нь эхлээд буутсан. Үүнийг харан шоконд орсон Марк цухтаар оролдон цааш мод руу гүйж эхэлсэн боловч Космо түүнийг арт талаас нь нуруунд нь хит удаа буудан амь насыг нь хөнөөсөн байдаг. Харин энэ үеэр хүлэндөө буудулсан Томас газар мөлхөн Космогоос цухтахаар оролдож исэн боловч энэ үед нь Космо машиндаа суугаад Томасын дээгүүр нь машинаараа дайраад бүр нэгч биш хит удаа түүний дээгүүр нь машинтайгаа гарч зэрэлгээр амь насыг нь хөнөөсөн байдаг. Ингээд үүнийхээ дараа тэрээр Дин, Томас, Марк 3-ын цогцыг нийлүүлж агаад шатаахаар оролцсон боловч сайн шатахгүй байсан болохоор нь Шоноор газар нүх ухуулж агаад цогцсны үлдсэн хэсгүүдийг нь газарт булсан байдаг. За Шоны хэлж байгаагаар тэд фермээс өдлөөд явсныхаа дараа бүр чизкейк идгээд зогссон. Тэгээд чизкейкээ идчихэд явж агаад бараг 1 цагийн дараа гинтхэн Космо уйлаад би юу хийчвэ гэд орилоод бүү юм болсон байгаа. Ингээд тэд хамтдаа Космогийн гэрт нь очиод унтсан. Харин дараагийн өдөр нь ферм дээрээ буцаж очиод хэргийн газрыг хамтдаа цэвэрлэцгээсэн бөгөөд үүнийхээ хажуугаар юу ч болоогүй юм шиг Шоны эгчдэр нь очиод дөнгөж төрсөн хүүхэдтэй нуулзаад дараа нь бас өөр нэг хамаатныхаа ахын салаан дээр нь очиод хүсээ тариулаад сахал энтрээ янзлуулцгаасан байгаа. За үүнээс гадна өөр нэг хачирхалтай мэдээ гэвэл Космо энэхүү 4 удаагийн хүн амны гэмт хэрэгээс гадна бейсменттэй амиа алдсан байсан өөр нэг эмэгтэй болон үүнээс гадна дахиад өөр нэг эрэгтэйгээ өхөлд сэжиглэгдсэн юм байлээ. Гэхдээ хангалттай нотлох баримт байгаагүй тул энэхүү хоёр хүн амны гэмт хэрэгт яг буруутай гэж бол тогтоогдоогүй. Ингээд 2018 оны 5 дугаар сарын 16-нд шүүхээс Космо Шон хоёрыг тус 4 удаагийн хүн амны гэмт хэрэгт гэм буруутай хэмээн үзэж давж заалтах эрхгүйгээр насаар нь хорих ялаар шийтгсэн.
Мэдээж Cosmo, Sean хоёр хоёулаа хэрэгээ хүлээсэн байсан тул энэ хэрэгтэй холбоотой шүүх хурал бол болоогүй. Ер нь бол тэгэхээр Cosmo-гийн энэ этгээдэд 4-4 аав ээжийн эмээ өвөөгийн хайртай хүүхдүүдийг онц хэрцгийгээр инхүү хөнөх ямар ч шалтгаан байгаагүй. Тэгээ дээрэс нь ямар ч төрлийн мансууруулах, донтуулах байдас араасаа сайн зүйл дагуулдаггүй гэдгийг харуулсан ийм хэрэг байлаа. Та бүхэн маань бас энэ хэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо доор сэтгэлээс ихтүүлдэж бусадтайгаа мөн хуваалцаарай. Өнөөдрийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн бичлэг маань энэ түрээ дуусж байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараа 7 хоногийн мигмар гарагт шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай.